Монголын шинэ өглөө хөтөлбөр зочны ярилцлагын цагаараа үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Тэгэхээр үзэгч та дөнгөж сая ирсэн бол танд өглөөний мэд үргийг бидэнд лөө анхаарлаа хандуулаарай. Та бүхэнд нэгэн гайхалтай дасгалыг бас нэгэн гайхамшигтай зочинтой бас уулзах гэж байгаадаа баяртай байна. Өнөөдөр манай студид Herbalife компани олон улсын фитнесийн боловсрол хариуцсан захирал Саманта Клейтон хүрэлцэн ирээд байгаамаа. Бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн. Баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. Саманта, та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Тэглгүй яах вэ? Миний нэрийг Саманта гэдэг. Би англи хүн л дээ. Мөн гүйлтийн тамирчин багтаа Их Британи улсыг төлөөлж тэмцээндүүд оролцдог байлаа. Харин одоо бол би Америкт амьдарч байгаа. Herbalife компани фитнес сургалтын асуудал хариуцсан захирлаар ажиллаж байна. Монголд яагаад ирэхээр болсон бэ? Монголд ирсэн зорилго нь юу вэ? Би энэ Herbalife компанийн ажлаар ирсэн. Монголчуудад эрүүл амьдралын хэв маягийн талаар ойлгуулах, Herbalife-ыг хэрэгэлдэг болон Herbalife-ыг бие даасан гишүүдэд шимт ижил ямар чухал болохыг өөрийгөө зөв арчилж, өдөр бүр ирч хүчтэй байхын тулд яавал зохих талаар хичээл заахаар ирсэн. Мөн зарим дасгалуудыг зааж өгнө. Саманта, би таныг 4 хүүхдийн ээж гэж сонссон. Тэгээд энэ өнөр өтгөн гэр бүлээ танилцуулаач бас манай үзэгчдэд. Тийм ээ, үнэхээр гайхалтай. Би сайхан гэр бүлтэй хүн. Би 3 ихэр хүүхэдтэй. Triplets? Really? Тийм ээ, би 3 ихэр хүүхэдтэй. Тэд нар маань одоо 9 настай. Миний том хүү одоо 11 хүрнэ. Манай 2 хүү 2 охинтой айл. Манай хүүхдүүд их хөдөлгөөнтэй л дөө. Тэгэхээр ажил хийхаа зэрэгцээ хүүхдүүдийнхээ бүх ажлыг зохицуулж амжуулах амаргүй байдаг. Тийм ээ, би их сайхан өнөр өтгөн гэр бүлтэй хүн. Та бол 4 хүүхдийн ээж. Яаж ингэж биеийнхээ галбарыг хадгалдаг юм бэ? Хүүхэд гаргасны дараа ер нь бол завгүй болчдөг шүү дээ. Тэгэхээр аль болох биеэ буцаад хэвийн байдалд нь оруулахын тулд цагаа маш зөв ашиглах хэрэгтэй гэж би хэлмээр байна. Хүүхдээ унтчих хооронд нь ч юм уу, жаахан ч гэсэн дасгал хөдөлгөөн хийчихийг л хичээх хэрэгтэй. Ямар нэгэн хөдөлгөөн хийж өөрийгөө сайхан баяр баясгалантай байлгахыг л хичээх хэрэгтэй. Тэхийн тулд бэлтгэл ажил хийх яс хэрэгтэй. Гэртээ аль нэг өрөөндөө ч юм уу нэг бодос дэвсээд дасгал хийчдэг орон зай би үүсгэж бий болох хэрэгтэй. Үүний хажуугаар зөв хооллолт их чухал. Тэнцвэржүүлсэн хооллолт бол таныг эрүүл байлгана шүү дээ. Үр хөвгтөддөө эрүүл байж л та тусалж чадна шүү дээ. Хэрхэн одоо эрүүл хоол хүнсийг хэрэгэлдэг вэ? Тэнцвэржүүлсэн хоолт гэдэг бол аль болохоор их жимсгэн ногоо идэхийг хэлнэ. Мөн хүнд уурга бодис, нүүрс ус хэрэгтэй. Гэтэ дэндүү их нүүрс ус хэрэглээд байх юм бол бас таргалчихна шүү дээ. Тийм болохоор энэ бүхнийг зөв хэмжээнд хэрэглэхийг л тэнцвэржүүлсэн хооллолт гэж хэлээд байгаа юм л да. Жишээлх юм бол уургийн коктейлд бол хүний биед хэрэгтэй бүх шаардлагатай бодисыг тэнцвэржүүлсэн байдлаар оруулсан байдаг учраас уургийн коктейл их хэрэгтэй гэдэг юм аа. Монгол эмэгтэйчүүдийн хувьд нэг хэцүү асуудал байдаг нь юу вэ гэхээр гидсээрээ ер нь таргалчих гад байдаг. Энэ бас миний ч гэсэн проблем, миний ч гэсэн асуудал. Тэгэхээр яаж одоо энэ гидсээрээ таргалахгүй байх вэ? Яаж энэ гидсээ одоо бэлхүүсээ нарийнхан болгох тийм дасгал байна уу? Манай үзэгчдэд бас өнөөдөр тийм дасгал зааж өгөөч. Бид гэртээ хийж болчоор маш олон дасгалууд байдаг л да. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Биеийнхээ ганцхан хэсгийг өөрчлөх дасгал хийх гээд хичээх хэрэггүй л дээ. Биеийнхээ бүх булчингуудыг тэгш хөгжүүлэх тийм дасгалуудыг хийх хэрэгтэй. Жишээлх юм бол зүрхний ажиллагаа дэмжихийн тулд гэртээ хийж болох дасгалууд гэвэл гүйж болно, хурдан алхаж болно. Эсвэл биеийнхээ тодорхой нэг хэсгийг чангалах, жишээ нь хөлнийхээ булчин өвзгөө чангалах дасгалууд бас хийж болно. Хэвлийн орчим тархалах нь зөвхөн монгол эмэгтэйчүүдэд ч тулгардаг асуудал биш юм л да. Төрсний дараа гидсээ чангалах гэж бид нар бүгд л завдаг шүү дээ. Тэгэхээр би одоо чамд гэртээ хийж болохны хэдийн энгийн дасгал заагаад өгье. How many minutes we need every day to do exercise? Боломжтой бол 7 хоногийн 5 өдөртөө 30 минут дасгал хөдөлгөөн хийвэл гэсэн. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Огт ямар ч дасгал хийхгүй байснаас жаахан ч олон хөдөлж явах нь хэрэгтэй. Тийм болохоор 5-10 минут ч байсан хамаагүй ер нь нэг жоохон хөдөлгөөн дасгал хийж явах нь чухал шүү. Анх яг 5-10 минутаас эхлэнэ. Тэрний дараагаар аажмаар нэмэгдүүлж болно шүү дээ. You're ready? Perfect. Эхлээд хоёулаа жаахан бие халаах хэрэгтэй. Зүрхээ дасгахын тулд. Тэхийн тулд эхлээд байран дээрээ жаахан алхахыг. Дараа нь байран дээрээ гүйе. Ингэснээр зүрхний хэмнэлийг зөв хэмжээнд оруулах учраас чиний биед сайхан мэдрэмж төрнө шүү дээ. За ямар байна? Perfect. Одоо арай өөр хөдөлгөөн хийгээд үзье хоёулаа. Өсрий. Хөлөө хоёр тишээ болгоод гараа дээш нүргэж өсрөн. Энэ дасгалыг гэртээ хийж болно. Сайн байна. Ингэж бие дасгал бэлтэж байна гэсэн үг. За ингээд эхний дасгалаа хий хоёлаа. Урагшаа алхаад хөлөө мөрний хэмжээнд аваад явган суух дасгал хий. Явган суухдаа гараа урагшаа сунгаж атгана. За буцаад босно. Stand. So sit down and stand up. Ийм маягаар 10 удаа хийн. Doing
this, maybe we'll do this 10 times. 10 times. 10 times. This Энэ дасгал хөлний булчин бас өгзөг чангалдаг дасгал юм шүү. it's perfect. За одоо гидснийхээ булчин чангалахын тулд тэнцвэр барих дасгал хий. So I want you to put your hands Гараа ташаанд аваад явган суунгаа нэг хөлөө хоош нь болгож өвдгөө шаланд хүргэнэ. Буцаж босохдоо хөлөө газар тавилгүй урагш болгож өвдгөө нугалж зогсно. Инхийн тулд харин тэнцвэрээ барих нь чухал шүү. Тэнцвэртэй байх гэж хичээж байх чинь бүх булчин чинь ажиллаж байна гэсэн. Мөн энэ дасгалыг 10-аас 12 удаа хийнэ. perfect. Дахиад нэг удаа хийгээд үзье да. Up we go. За одоо энэ дасгалаа нөгөө хөлөөрөө хий. With the other leg, step back. And lift up. За маш сайн байна. Every time Энэ дасгалыг хийж байхад гидсний булчингууд маш сайн ажилтдаг. those tummy muscles. One more time. Perfect. Now За бидний хийх дараагийн дасгал бол хэвтэж хийх дасгал байгаа. Гудас дээр дэш хараад хэвттэй. perfect. So this exercise is going to challenge your glutes and your tummy. So bring your heels Хөлөө өвдгөрөж яах нь нуул. За perfect. гараа шулуун тавиад ингээд одоо гидсээ чангалаад толгоогоо доош нь тавиад хоёр хөл дээрээ тулаад өгцгөө өргөдөө. Одоо нэг хөлөө өргөөд тэгш барь. Ингээд чиний хөвлийн гол булчингууд ажиллана. За одоо хөлөө буулга. And switch sides. It's okay. Одоо нөгөө хөлөөрөө хийн. And relax. За буцаад эхлэх байдалд ор. Маш сайн байна. Энэ дасгалыг олон удаа хийх тусам хөвлийн шулуун булчингууд бүгд чангарна. Одоо би гэртээ хийж болох бас нэг сайн дасгал заагаад өгье. Доош хараад хэвттэй. It's perfect. За хоёр гараа мөрний зайд аваад алгаараа тулаад үндий. Хөлнийхөө хуруунуудыг тулаад яг сонирхолт хийж байгаа юм шиг. Ингээд маш сайн байна. За өгцгөө жахан өрг. Толгоогоо доошлуул. Доош хар. Одоо нэг хөлөө өргөөд өгцгтэйг нэг шулуун болгодоо. Инглөө. Зөв. And then back down. Тэгээд буцаагаад тавь. Одоо нөгөө хөлөөрөө хий. Сайн байна. Энэ дасгалыг гэртээ хийхэд их тохиромжтой шүү. Дахиад нэг удаа хийгээд үзье да. Чи чаднаа. Маш сайн байна. Тун сайн хийж байна. Perfect. Тэгэхээр энэ дасгалууд нь өгзөг чангална, мөн мөр, шууны булчингуудыг бас хөвлийн булчингуудыг чангалдаг дасгалууд шүү. Дасгал болгоныг 10-аас 10 удаа хийн. Ийм байдлаар 3 удаа давтна. Ингээд хийхэд нэг 20 орчим минут л хэрэгтэй дээ. 20 минутын дараа нэлээд амсгаад нь гэхдээ танд их сайхан санагдана. Хамгийн чухал зүйл нь бол дасгал хийсний дараа уургаар баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Жишээлх юм бол уургийн коктейл бол маш сайн. Энэ коктейл бол гайхалтай тохирно. Сэгсрээ дугаарай. Your shake. Дасгал хийснийхаа дараа коктейл ууснаар булчин чинь тижээгдэж чангарна шүү. Thank you. You're welcome. Ой. Perfect. Have a taste. Тийм шүү. Амттайгаас гадна булчингууд чинь сайхан чангалж өгнө. Great energy. Taste is good. Сайхан ч амттай бас биеинд ч ихсэн. Thank you. Great job. За, sit down. За, дасгал бол хийхэд тийм ч хэцүү биш юм байна. Тэгээд ер нь бол гидсний дасгал гэхээр ингээл нэг сониадаг юм дасгалууд бид нар мэддэг штэ. Саяны дасгал бол их амархан хийч болмоор дасгал санагдлаа. Тэгээ би одоо энэ дасгалуудыг ямар ч байсан өглөө олгон хийнэ. Энэ гидсний асуудлыг багасгана гэж бодож байна. За, коктейл үнэхээр бас их зүгээр юм байна. Тэгээд маш олон төрлийн даваа талтай сая үзэгчдэд маань бас Саманта хэлсэн. Тэгэхээр та бүхэн бас коктейлийг одоо нэмэлт одоо хүнс олгож ер нь хэрэглэх нь бас их зөв юм байна шүү. Хэрвээ үнэхэрийн гой булчинлаг бие хаатаа болёо гэж бодож байгаа бол бас сонгоорой гэж хэлэхэд. За бид ярилцлага үргэлжлүүлэх гэж байна. Монголд маш олон төрлийн жимсний сонголт бол байхгүй. Энэ витамин, амин дэмүүдийг олж авахын тулд өөр одоо ямар арга замыг хайх ёстой вэ? Би ойлгож байна. Гэхдээ бие организмд шаардлагатай витаминууд болон эрдэс бодисуудыг шаардлагатай хэмжээнд нөгж авах хэрэгтэй. Тэгж байж л бие махбод чи эрүүл сэтгэл санаа чинь сайхан байна шүү дээ. Арьс чинь ч сайхан болно. Тийм ч учраас надад Herbalife-ийн бүтээгдэхүүнүүд их таалагддаг. Учир нь жимс ногоо хомс байсан ч гэсэн бидэнд хэрэгтэй витаминуудыг өгдөг болохоор уургийн коктейлд 21 янзын витамин эрдэс бодис агуулгаддаг. Уургийн коктейл ууснаар та өөртөө хэрэгтэй бүх витаминууд эрдэс бодисуудыг нэг дор авчиж яана гэсэн үг. Ингэхдээ олдцтой гарын дор байгаа хүнсээ ашиглахаас гадна
хүнд хэрэгтэй витамин бусад бодисуудыг гаднаас нэмэлт хүнс байдлаар авах хэрэгтэй. Харин танад бол олон төрлийн ногоо байдгийн байна лээ. Тийм болох тэр ногоогоо төлхөө хоол хүнсэндээ ашиглаж байгаараа гэж би зөвлөмөр байна. Ер нь Монголын цаг агаарыг хуурай учраас Монгол эмэгтэйчүүдийн арьсан үргэлж хуурайшилт явагдаж байдаг. Тэгэхээр бид нар арьсаа хэрхэн арчлах ёстой вэ? Нэг зүйлийг л ойлгох нь их чухал юм байна. Арьс ямар байгаа гэдэг нь зөвхөн гадны нөлөөнөөс гадна дотроосоо ямар хүнс бүтээгдэхүүн авч хэрэглэж байна гэдгээс их шалтгаалдаг. Тийм болох тэр арьсаа гаднаас нь ч дотроос нь ч арчлах хэрэгтэй. Юуны өмнө ус сайн ууж авах хэрэгтэй. Өдрийн турш ус уугаад авах хэрэгтэй. Тэгснээр арьс чинь сайжирна. Яагаад гэвэл усаа дотроосоо ууснараа арьсаа чийгшүүлж өгч гэнэ гэсэн үг. Бас шаардлагатай бүх витаминуудаа бид хэрэгтэй хэмжээгээр нь гаднаас хэрэглэж авах хэрэгтэй. Эрүүл хүнс хэрэглэж байгаа хүний арьсан дээр юм гардаггүй. Та дотроосоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдээ маш сайн хянаад хамгийн эрүүл хүнсийг хэрэглэж авах хэрэгтэй. Мөн бид нар дасгал хийхдээ хөлөрдөг шүү дээ. Тийм болохоор бид гадаа ч юм уу их халуунд эсвэл их хүүтэнд хөлөрдөг тохиолдолд бол арьсаа гаднаас нь бас арчилж авах хэрэгтэй. Herbalife-ийн арьс арчилгааны их сайн бүтээгдэхүүнүүд байдаг л да. Жишээлбэл арьс цэвэрлэгээний иж бүрдэл нэг сайн. Түүнийг хэрэглэснээр арьсан дээр байгаа бүх микробууд гадны нөлөө агаарын бохирдлоос нөлөөлж байгаа тэр нөлөөг бол бүгдийг арьснаас цэвэрлэж чадна. Тэрнээс гадна арьсаа маш сайн чийгшүүлж авах хэрэгтэй. Чийгшүүлэх тосыг бол өдөр тутам төрхтөг болж занших хэрэгтэй. За бидний урилгыг хүлээн авч өнөөдөр студид манд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би өнөөдөр тантай ярилцж байгаадаа үнэхээр их баяртай байна. Танд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Маш их баярлалаа. Монголд ирэх нь миний хувьд маш сайхан завшаан байлаа. Их үзэсгэлэнтэй сайхан орон юм аа. Хүмүүс нь ч их сайхан зантай. Би энд ирсэндээ их баяртай байгаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оруулсанд их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Монголын шинэ нөхлөө хөтөлбөрийн зочны ярилцлагыг үзэгчдэд хүргэлээ. За хөтөлбөр маань дараагийн мэдээлэлээр үзэгч та бүхэнд хүрнэ.